Сайн байна уу? За сайн байна уу та? Өглөөний мэнд. За та суугаад чивчээ зүгээд телефон өөртөө тааруулаад тогтоо суугаарай. За би таныг ерөнхийдөө танилцууллаа юм чи. Тэгэхээр та өөрийгөө илүү дэлгэрэнгүй танилцуулаад өнөөдөр гурлаа сэдв рүүгээ орё гэж бодож байна. За намайг Мөнх Хүшиг гэдэг их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөрийн клиник эмч. За би 2002 оноос хойш өсвөрийн эрүүл мэндийн тусламжуулчгээр ажиллаж байгаа. За сая зөвлөх зэрэгээ хангаалсан. Ямар гоё юм бэ? Салбартаа 24 жилийн хугацаанд ингээд тууштай ажиллаж байгаа эмч маань орж ирсэн байна. Та цаг зав гаргаа ирсэнд их баярлалаа. Тэгэхээр сүүлийн үед ер нь өсвөр насны нөхөн өрчхөн эрүүл мэндийн асуудлууд их яригдаж байна. Ялангуяа нөгөө олон нийтийн сүлжээнд энэ асуудлууд их яригдаж байна. Та энэ чиглэлд нэлээдгүй хугацаанд ажилласан хүний хувьд өнөөгийн нөхцөл байдал ер нь ямар хөө төвшөнд байгааг бидэнд бас мэдээлэлээч гэж хүсэж байна. За өсвөр нас гэхээр ер нь бол 10-аас 19 насныхныг хамаардаг. 10-аас 19. Тэгэхээр энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолтоор явдаг. За 10-аас 19 насны гол хөгжил нь бие махбодын хөгжил бидний мэдхээр бэлгийн божилд явагддаг. За үүнтэй зэрэгцээд сэтгэл зүй танин мэдхүй хөгжил, нийгмийн хөгжил гээд хүний хөгжлийн маш чухал үе. Өөрөөр хэлбэл энэ насандаа бие хүн болно төлөвшдөг. За бэлгийн божилд явагдаж эхлэнэ гэхээр энд бэлгийн божилтын шинжүүд эхлээд айжамдаа хөгжил гүйцээд нөхөржих чадвартай болно гэсэн үг. Нэгэнтээ бэлгийн божилтын шинжүүд гарч байгаа учраас энэ хүүхдүүдэд бэлгийн болон нөхөржих эрүүл мэндийн талаар тусламж үйлчилгээ, зөвлөгөө, мэдээлэл зайлшгүй шаардлагатай байдаг. Одоо энэ Монгол улсад ер нь жилд дунджаар ер нь өсвөр насны хичнээн охтууд ер нь амарч иж байна. Тэгээ энэ талаараас мэдээлэлүүд их сошиалор их яваад байгаа. Тэгээ ер нь өнөөдрийн өрөөнд бас энэ талаараас ярилцах гэж байгаа болохоор тэгээд шууд ер нь голтой орчий те. Тэгээд жилд ер нь дунджаар ер нь өсвөр насны хичнээн охин ер нь амарчж байгаа. Ийм мэдээлэлээс тавтантай болчихсон. За тэгэхээр ер нь бол Монгол улсад 680 мянга орчим өсвөр насныхан байна. Тэгэхээр 5 тутмын нэг нь өсвөр насныхан. Сая би насыг хэлсэн 10-аас 19 насныхан гэхээр өсвөр насныхын дотор нь бол эрт дунд хожуугээ ялгадаг. Тэгэхээр энэ нөгөө тулгамдж байгаа асуудлаараа бас ялгаатай. За өсвөрийнхэн тулгамдж байгаа эрүүл мэндийн асуудлуудын нэг эмзэг асуудал бол энэ өсвөр насныхны жирэмслэлт. За өөрсдөө хүүхэд байгаа тийм үедээ жирэмсэн болж байна гэдэг бол тэднэрт бие махбодын хувьд, сэтгэл зүйн хувьд, нийгмийн хөгжлийн хувьд маш ихээр нөлөөлдөг асуудал. За хамгийн өндөр бол 2015 оны үед бол за нөгөө 1015-аас 19 насны охтод бол төрөлтийн тоо 33 орчим байсан. Олон улсад ингэж тооцдог. За одоо ер нь бол төрөлтийн тоо буураад 2024 оны байдлаар 1900 орчим охин төрсөн байгаа. Багасж байна гэж ойлгож байна. Нөгөө нэг эрүүл мэндийн үзүүлэлтгээд жил болго эрүүл мэндийн хөгжлийн төвд бүх мэдээлэл нэгтгэгдээд гардаг. Тэгэхээр 24 оны үзүүлэлтээр бол 1900 орчим охин төрсөн байна. Өсвөр насны охин. Гэхдээ 15-аас 19 гэдэгт нөгөө 18-19 насан туршид энэ тоо бас ороо явдаг. Олон улсад бол 20 хүртэлх насныхны төрөлтийг охидын төрөлт гэж үздэг. Ягаад гэвэл энэ насанд жирэмсэл төрж байгаа тохиолдолд 20-оос дээш насныхны одоо жирэмсэл төрөлтийг одвол тухайн эмэгтэйд болон төрж байгаа хүүхдэд эрүүл мэндийн асуудлууд тулгамддаг. 2024 оны та тоон статистикийг мэдээллээ. 2025 онд буюу өнгөрсөн жил ер нь энэ асуудал. Тэгээ 25 оны яг статистик бүрэн гараагүй байна. Гараагүй байгаа хан тийм. Сайтад тавигдаг байна. Энэ тоо бол бас 18 буюу 19 насныхаа орсон бахаар бас нас биеинд хүрсэн гэж үздэг манай Монгол улсад үздэг хэдий ч одоо яг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжөөр бол охидын төрөлт гэж англиалтаа ордог байна шүү дээ гэж ойлгож болох нь тий. Бас нөгөө Монгол улсын төрөлт бас буурсан байна. 24 онд бол 57 мянга орчим байсан бол 25 оны нөгөө нийт төрөлтийн тоо 53700 орчим байна. Тэгэхээр энэ нийт төрөлтийн тооны бууралтыг дагаадаас өсвөрийнхний төрөлтийн тоо буурах
орлоготой байж болно. Аха. Энэ нь мэдлэг мэдээлэл бас харьцангуй нэмэгдэж байгаатай холбоотой болов уу? За мөн өсвөр насны жирэмслэлт одоо байгаад байгаагийн голлох хүчин нөлөө бас шалтгаанууд юу гэж та харж байгаа вэ? Хүүхдүүдийн эцэг эхнэрийн хүүхдүүдэд тавих анхаарал халамж сул байгаад байна уу? Аль эсвэл одоо тухайн хүүхдүүдийн эрүүл мэндийн боловсрол сул байгаад байна уу? Та яг энэ талаар бас ер нь бол дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийд байгаа бүх улс орны эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг авдаг. Тэр дотор бас өсвөр насныхны эрүүл мэндийн үзүүлэлтүүд орно. За үүндээ өсвөр насны жирэмслэлт бол дэлхийн нийтэд бол тулгамдсан асуудал. Тэгвэл 2000 онд бол 15-19 насны өсвөр насны охидын төрөл 64 орчим байсан бол 23 оны байдлаар энэ 41 болсон байгаа. Дэлхийн нийтийн тоогоор бол нийтдээ бол ерөнхийдөө буурч байгаа. Гэхдээ жирэмслэлт бол байсарга хөгжиж байгаа, орондж байгаа. Ялангуяа бага дунд орлоготой орнууд гэж нэрлэдэг 90 орнуудад бол өсвөр насныхны төрөлд бол байсаар байгаа. Хамгийн эрчимтэй буурсан бүсүүд гэж байна. Энэ өсвөр насныхны төрөлд буурсан Европод, зүүн өмнөд Азид эрчимтэй буурсан. Латин Америк болон Карибын тэнгисийн орнууд ойрхот орнууд гэсэн үг. За дээр нь Африкийн орнуудад төрөлт бол бууралт удаан байгаа. За манайд бол өсвөр насныхны төрөлт бол буурч байгаа. Ер нь бол дэлхийн олон улс оронд хийж байгаа судалгаа. За манайд тохиолж байгаа тохиолдлууд дээр харахад өсвөр насныхны төрөлтийг жирэмслэлт төрөлтийн гол шалтгаан бол эрүүл мэндийн боловсрол мэдээлэл хангалтгүй байна гэсэн дүгнэлтэнд хүрэхээр дээр нь эцгэх асран хамгаалагчдын дэмжлэг хүүхдтэйгээ харилцдаг, ярилцдаг, тэдэнд зөвлөдөг, тусалдаг ийм байдал бол бас дутагдaltaй харагдаг. За үүний дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээ чухал байр эзэлдэг. Үндсэн гол одоо бидний сайжруулах ёстой үйл ажиллагаа бол энэ гурав руу чиглэх ёстой. Нийслэл Улаанбаатар хот болоод орон нутгуудын тоон статистикийг харж үзвэл танд бас ямар үнэлэлт хийх одоо боломж гарах вэ? Ер нь Улаанбаатар хотод мэдээж хүн ам төвлөрсөн байгаа. За гэхдээ нөгөө талаараа хөдөө орон нутагт арай жоохон одоо юу гэдгийг эрүүл мэндийн боловсрол жоохон сул ах магадлал цаана байна уу тий? Энэ дээр та ямар байр суурьтай байдаг вэ? За тэгэхээр хүн амын дийлэнх нь Улаанбаатар хотод байгаа. Яг энэ статистиктэй холбоотойгоор Улаанбаатар хотод өсвөрийнхний дийлэнх нь амьдарч байгаа л гэсэн үг. Одоо бүх аймаг дүүргүүдээс хамгийн олон хүнтэй аймаг дүүрэг хааныг л дүүргүүд л байдаг. Энэ дотор Баянзүрх дүүрэг, Сонгоны арган дүүрэг. За энэ дүүргүүдэд өсвөр насныхны тоо бусад аймаг дүүргээс илүү байгаа. За Улаанбаатар хотод байгаагийн давуу тал бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хангалттай. Одоо дүүрэг бүрт за тэгээд төрөлцсөн мэрэгжлийн эмнэлгүүд манай их хүүхдээ эрүүл мэндийн үндэсний төв болон амарч газрууд ажиллаж байна. За хувийн эмнэлгүүд олон тоогоор ажиллаж байна. За энэ Улаанбаатарт том байгаагийн хэрээр бол тусламж үйлчилгээ бас нууцлал хадгалтайгаар авчих боломжтой байдаг. Өсвөрийнхаа жижиг газар аймагт за тэр дотроос суманд бол хүүхдийн нууцын асуудал гэдэг маш чухал асуудал байдаг. Энэ алдагдах магадлал илүү. Ингэхийн бол зөвхөн эрүүл мэндийн төдийгүй сэтгэл зүйн нийгмийн хувьд тухайн хүүхдэд маш их асуудал үүсэх боломжтой. Тэгэхээр сум аймагт өсвөрийн тулгамдсан асуудал тохиолдсон тохиолдолд өсвөрийнхэн эцэгчүүд бол Улаанбаатар руу ирж үйлчилгээ авах хандлага их байдаг. За тусламж үйлчилгээ бас сум аймагт бол ер нь бол байгаа. Гэхдээ 3 дахь гэж хэлдэг. Бид нар лавлгаа шатал гэж хэлдэг. Хүмүүс бол лавлгаа шатал руу тусламж үйлчилгээг авах сонирхол илүү байдаг. Ер нь нөгөө мэдлэг боловсрол яг ингээд хүүхдүүдтэйгээ хоорондоо ярилцдаггүй байхаас шалтгаалаад бас иймэрхүү зүйлсүүд бас байгаад байна тий. Тэгээ тэнгууд эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ ер нь энэ сэдвээр ярилцахад ер нь бол айгүй хүнд байх болов гэ би бас өөрөө яг тантай яг ярилцахад дотроо төсөөлжлөлт хүүхдтэйгээ яаж ярих хэрэгтэй юм бол гэмшлээ. Одоо тэгээ жишээ нь одоо хүүхэд 12 та байлаа гэхэд би 12 хүүхэдтэй яаж ярих юм те. Гэх мэт мэдээж хэрэг айл болох багаас нь л тайлбарлаж ярих хэрэгтэй байгаа шүү дээ. Тэгэхээр эндээс одоо ер нь яг яаж харилцаж юун дээр анхаарах хэрэгтэй юм бол эцэг эхчүүд те. Ер нь бол амьдрах ухааны боловсрол гэдэгт одоо нэг бүтцэн нь бол эрүүл мэндийн асуудал шүү дээ те. За эрүүл мэнд дотроо бэлгийн
боловсрал гэж ярьдаг. Тэгээ энэ ер нь бол сургуулийн өмнөх боловсролоос л эхэлнэ. Наад зах нь бэлгийн ариун цэврийн дэглэмээс за бэлэг эрхтнээ зөв нэрлэж те бусад нүд хамарч хийх гэдэгтэй адилхан л хүнд байдаг эрхтэн. За тэгээд тэр үеэс эхлээл ариун цэврийн дэглэмээс эхлээл яриад насанд нь тохируулаад үгээрээ үйлдэлээрээ одоо сурганаа л гэсэн үг. Эрүүл мэндийн хичээл гэж байдаг штэ дунд сургуулийн. Энэ бол яг академик боловсрал эзэмших явцтай дүүсэн. Тэгээд тухайн хүүхдийн насанд тохирсон хөтөлбөр байгаа. Тэгээ өмнөх олж авсан мэдээлэл төр үндэслээд улам нарийсгаад заагаад явах. Насан дээшлэх тусан мэдээлэл илүү нарийн болно тий. Тэгэхээр эцэгчүүд бол яг л тэр зарчмаар багаас нь айжмаар ойлгуулах зарчмаар явж байгаа. Огт ярихгүй байжгаад гэмт чи жирэмслээс яаж хамгаалах вэ? Хин нэг чи жирэмслүүлч вэ? Энтергээд инкер чин хүүхдэд энэ бол боловсрал болохгүй тий. Тэгэхээр эцэгчүүд нээлттэй ярилцах шаардлага өнөөдөр бол байна. Хүүхдүүд тэртээ зөв буруу олон мэдээллийг сошиалоос үеийнхнээс авч байна. Тэгэхээр хинээс илүү мэдээлэл өсвөрийнхнээс бас судалгаа байдаг л да хинээс илүү энэ төрлийн мэдээллийг авахыг хүсдэг вэ гэдэгт эцгэх гэсэн хариулт байдаг. Тэгэхээр эцэгчүүд яалтчгүй өөрөө бас мэдээлэлтэй болж байгаад тий хүүхдүүдтэйгээ насанд нь тохируулаад бас зөв мэдээллийг хуваалцах нь маш чухал. Нөгөө Монгол улсад нөгөө хүний папиллома вирус гэдэг тийм одоо нөгөө вакцинжуулалт хийгдсэн ш. Тэрэн дээр болохоор за хүүхдүүдийг бэлгийн харилцаанд орохоос өмнө охтуудыг бэлгийн харилцаанд орохоос өмнө хийнэ. За энэ нь болохоор яг нэг 11 нас орчим тийм байхаар болж гинэ гэдэг би зүйлийг уншчихлаа л да. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд бас сүүлийн жилүүдэд бас эрт бэлгийн харилцаанд орох одоо тохиолдол их байна уу тий. Энэ нь бас юутай холбоотой байгаад байна. Дэлхийн одоо ерөнхий улс орны сургууль суурилсан судалгаа гэж байдаг. Одоо хамгийн сүүлд нь манай 13 онд хийсэн байдаг. Энэ дээр бас бэлгийн харилцааны асуумжууд байсан. За тэгэхээр анх бэлгийн харилцаанд орсон нас гэдэгт 12 насыг хэлээд хариулсан байсан. Тэгэхээр нийтээрээ биш шүү дээ. Өсвөрийнхэн чинь 10-аас 19 нас гэхээр ингээд олон нас байна. Эрэгтэй, эмэгтэйгээд ялгаатай. За амьдралын янз бүрийн нөхцөлтэй. За янз бүрийн боловсралтай гэр бүл өсөж хөгжиж байна. За эрүүл мэндийн хичээл бол янз бүрийн түвшинд зааж байгаа сургуулиудад суралцж байна тий. Тэгэхээр энэ асуудал бүгд өсвөрийнхэнд байгаа гэсэн үг шүү дээ тий. Өсвөрийнхэнд бас хэрэгцээтэй илүү анхаарал хандуулах бүлэг гэж байна шүү дээ тий. Тэгэхээр энэ гэдэг утгаар энийг бас хэлж байгаа. HPV хүний папиллома вирусын эсрэг энэ дэлхийн тэр сургуульд суурилсан судалгаан дээр үндэслээд тухайн орны нөхцөлд тааруулаад тухайн насыг сонгож байгаа. За тэгэхээр охид хүүгүүдэд ижил хийж байгаа бэлгийн харилцаанд орохоос өмнө буюу энэ вирусын халдварыг авахаас өмнө вакцинжуулах нь тухайн умайн хөдзөөний 25 дар үүсгдэг өндөр эрсдэлтэй тэр вирусын эсрэг дархлааг биед эрт суулгаж байна л гэсэн үг. Миний асууж байгаа асуулт нь болохоор хүүхдүүд харин энэ судалгаанаас харахад ерөнхий бол эрт одоо бэлгийн харилцаанд ороод байна. Энэ одоо сүүлийн үеийн хүүхдүүд илүү бэлгийн божилтонд хурдан идэвхтэй яваад байгаа асуудал байна уу? Эсвэл магадгүй үзэж харж байгаа юмнасаа болоод байна уу гэдэг зүйлийг асууж байгаа юм л да. За бэлгийн харилцаанд бол орж байна. Гэхдээ хэллээ те. Яг хөгжлийнхаа хувьд, үзэл бодлынхаа хувьд, хүмүүжлийнхаа хувьд ялгаатай зөндөө бүлгүүд байгаа шүү дээ. Тэгэхээр олон улсын судалгаагаар одоо 19-р зууныг бодвол өсвөрийнхний анхны биений юм бол харьцангуй эрт ирж байгаа гэсэн судалгаа байна. Тухайн үед. За тэгтээ 10-аас 12 наснд одоо дунджаар ирж шүү дээ. Жирэмсэн болох магадлал биений юм ирж эхэлж байгаа нь охид жирэмсэн болох боломжтой болж байна л гэсэн үг. За тэгэхээр бэлгийн харилцаанд орж ийн бас охид бэлгийн хүчирхийллийн улмаас жирэмсэн болж байгаа гэдэг дээр бид нараас анхаарал хандуулах ёстой шүү. Яг үүн дээр асуумаар санагдаж байна л да. Өсвөр насныхны жирэмслэлтийн одоо сая тоо мэдээллийг хэрлээ. Тэгэхээр эдгээрийн хэдэн хувьд нь яг энэ бэлгийн хүчирхийллийн буюу одоо албадлагын байдлаар тий одоо бэлгийн одоо харилцаанд орсон ийм тохиолдлууд бүртгэгддэг вэ? Манай клиник дунджаар нэг 80-аас
За хамгийн дээд л нэг жилд бол 140 орчим жирэмсэн хандчихсан өсвөр насны манай клиникт штэ зүгээр. Ингээд болвол 20-30% орчим бэлгийн хүчрэл явламаас жирэмсэн болсон тохиолдол байдаг. Тэгээд өндөр хувь байна тийм ээ. Тэгж хувьчилж авч үзэхээр. Тэгээд сая ярьсанчлаа бас өсвөр насны хүүхдүүд ер нь эртвэлийн харилцаанд ер нь орж байгаа юм байна. Тэгээд энэ бол тэгж ийн гэдэг зүйлсийн талаар ярьлаа. Тэгээд тэгэхээр одоо үүнийг дагаад бас нөгөө бэлгийн замын халтуурт өвчин одоо тэгээд цаашаалаад одоо өсвөр үеийнхний жирэмслэлт яригчин. Тэгээд хүүхдүүд ер нь хэрхэн яаж өөрсдөө хамгаалах талаар мэдээлэл ер нь хүртээмжтэй байгаа гэж бодож байна та. Одоо би төсөөлжлээ л да одоо мэдээж 12, 13, 14-тэй ч гэдэм ийм наснд ингээд бэлгийн одоо харилцаанд орох гээд ингээгүүт мэдээж хэрэг хаанаас ч тэр хамгаалт авах үү тий. Тэгэхээр нөгөө нэгэнтээ бэлгийн байршлт явж байгаа хөгжил явж байгаа гэдэг утгаараа өсвөрийн хонд маань бэлгийн болон нөхөрчгүй эрүүл мэндийн асуудлууд тулгамж байна. За тэгэхээр өсвөр үеийнхэнд одоо бэлгийн боловсрал гэж хэлээд байгаа тий. Эрүүл мэндийн тэр хичээл яг тогтсон хөтөлбөртэй улам нарийсгсан анги дээшлэх тусмаа улам нарийсгсан энэ хөтөлбөр болвол хүүхдэд маш чанартай хүрэх шаардлага байна. За дээр нь эцэгчүүд маань хүүхдтэйгээ ярилцах гэдэг энэ гол хоёр асуудал бол өсвөр үеийнхний маань бэлгийн болон хөрчгүй эрүүл мэндийн асуудлууд багасах тэдэнд цаг хугацаанд нь хаана тусламж авах вэ гэдэг энэ асуудал бол маш чухал. Одоо сая намнаа хэлж байгаа л да 12 3 та хүүхдүүд хамгаалалт гэд би бол төсөөлөд миний бол төсөөлөлт бол бууж ирэхгүй л байна. Тэгэд яг энэ асуудлыг бол зүгээр бид нар бол хаяа жоохон хичээл эсвэл ингээд эрүүл мэндийн хичээл орж яхад нөгөө одоо хамгаалалт гээл гаргаал ирэнгүүт пупа болоо ширээн доогоор ороод тэ нэг юм нуугддаг ийм үзэгдэл бол намайг 10 жилийн үед байхад байсан л да. Тэгэд ер нь хүүхэд хитэн наснда бэлгийн харилцаанд орох нь тохиромжтой гэдэг зүйлийг юусоо ярьж хэлж байгаагүй юм байна л да бодоход за яг 10-19 насны хүүхдүүдийг одоо ингээд охид гэд те аваад үзчихлээ охидын жирэмсэл гэд гэхдээ хүн эмэгтэй хүн эрэгтэй хүн хэдэн наснд орвол хамгийн тохиромжтой үе гэж үздэг юм бэ. Энийг эрүүл мэндийн хичээл дээр ч гэсэн яг үнийг хэлгээд хэлчихэж байгаагүй юм байна. Тэгээ би ч гэсэн сонсож байгаа. Тий аав ээж нар ч гэсэн ер нь бол том одоо болоогүй шүү том болоод гэдэг ч юм уу те нэг том болох гол гэдэг яг тэр тохиромжтой цаг хугацаанд хизээ эсвэл хүүхдүүд яг аясаараа явж байгаад үерхэлж нөхөрлж байгаа л ингээл харилцаанд орсон байх тохиолдол бас байна те тэгэхээр мэрэгжлийн үеийн хувьд энийг бас юу гэж за би түрүү хэлсэн те бие махбодын хөгжлийн нэг чухал хэсэг бол бэлгийн боожлтын шинжүүд за бие махбодын бас нэг гол чухал хөгжил тархины маш чухал хөгжил явж байгаа. За энэ хөгжил болвол ер нь бол 7-8 нас хүртэл хүний тархины мэдрэлийн эсийн тоо гүйцээд түүнээс хойш болвол энэ мэдрэлийн эсүүдийн холбоос цэгцлэгдэх энэ чухал хөгжил бол 24 нас дуустал явагдана гэж үздэг. За тэгэхээр бие махбодын хувьд өндөр гүйцээд бэлгийн боожлт бие махбодын хувьд гүйцээд ингээд явж явах ч гэсэн тэд нар одоо бэлгийн харилцааны үр дагавраас өөрсдөө сэргийлэх мэдлэг хараахан хангалтгүй. За сэтгэл зүйн хувьд ч нийгмийн харилцааны хувьд ч ээж аав болох одоо тэгээд бэлгийн харилцаанаас үүдэлтэй үр дагавраас сэргийлэх ийм мэдлэг хангалтгүй. Тэгвэл өсвөрийнхэн янз бүр байгаа шүү. Янз бүрийн их сурвалжаас мэдээлэл авсан өсвөрийнхэн байна. Тэгэхээр мэдээлэл авсан хэмжээгээрээ бэлгийн харилцаанд ороод идэг гэсэн тийм судалгаа юусоо байхгүй. За тэгээд өсвөрийнхэнтэй мэдээж бид зөвлөختөө асран хамгаалагч зөвлөختөө эрүүл мэндийн хичээлээр зөвлөختөө анхны бэлгийн харилцааг аль болох хойшлуулах гэж зөвлөдөг. Өөрөөр хэлбэл одоо бэлгийн харилцааны үр дагавраас өөрийгөө сэргийлэх чадвартай хүсээд төлөвлөсөн үедээ жирэмсэн болох тэр мэдлэг хангалттай болсон үедээ бэлгийн харилцаанд орохыг зөвлөдөг. Тэрнээс хизээ хэдэн настайд орох нь одоо 18 наснаас дээш бол насан туршидтэй хизээ хэдийд бэлгийн харилцаанд орж өөрийгөө ямар эрсдлээс хамгаалж иж энэ бэлгийн харилцаанд орох вэ гэдэг бол хувь хүний сонголтын асуудал.
Гэхдээ аль болох анхны одоо тэр бэлгийн харилцааг бол хойшлуулах зөвлөмжийг бол өгдөг байх нь байна. Би энд бас нэг яг ярианы өмнө яг бидний ярилцлагын эхлэл дээр хэлжсэн нөө 10-аас 19 насны холоо охтынх за тэгээд дээрэс нь яг энэ төрөлт нь болохоор ингээд юу их болон хүүхдэд бас нэлээ одоо эрүүл мэндийн хувьд байдгаа тий. Тэгэхээр энэ нь болохоор яг ямар үр дагаврууд байд юм бэ? Тэ энэ талаас бас мэдээлэл бас хараахан байдгүй юм байна гэж бодлоо. Бисээ анх удаа сонслоо. За өсвөр насны хүүхдүүд бол хараахан эрүүл амьдрах хэм маяг гэдгийг бүрэн бас ойлгоогүй. Тэгэхээр жишээлбэл хамгийн наазах нь хоолтын хэм маяг гэтэл өглөөний цай уудгүй, өдөрт хангалттай шингүүдгүй, за түргэн хоолыг хамгийн их хэрэглэх магадлалтай. Өөрөөр хэлбэл эцгийнхээс хоолны сонголт хийгээ явж байгаа тий. За ингэхээр өсвөр насныхны жирэмсэлт ихэнх нь нэгдүгээр тусыг байдаг. Хоёрдугаарт жирэмсэн эмэгтэй одоо эрүүл амьдралын хэм маяг барьж ээж ургаа хэвийн өсгөх тэр амьдралын нөхцлөөр бас өөрийгөө хангах хэрэгтэй байдаг тий. Хоол тэжээл, нойр, орчин тойрны сэтгэл зүйн дэмжлэг, өөрийнх нь сэтгэл зүйн нийгмийн хувьд бэлэн байдал ийм хөгжлөөд явж гүйцээгүй учраас тухайн хүүхэд өөрөө жирэмсэн болсон тохиолдолд сэтгэл зүйн хувьд маш эмзэг асуудал үүсдэг. Бие махбодын үед бүрэн хөгжиж гүйцээгүй, дааврын зохицуулга бүрэн хөгжөөгүй тохиолдол жирэмслэн тохиолдолд мэдээж бие эрүүл мэндийн асуудлууд гарна. За тэгээд хүүхдээ өсгөх, тэжээх гэх мэт нийгмийн эдийн засгийн ийм бие даасан чадвар түрээгүй байгаа учраас ингээд бие махбодын хувьд эрүүл мэндийн асуудлууд үүснэ, сэтгэл зүйн хувьд асуудлууд үүснэ, нийгмийн хөгжлийн хувьд асуудлууд үүснэ. За жирэмслээ төрсэн тохиолдолд өсвөр наснд бас сургуулиа орхих хандлага, за хүүхдээ ганцаараа өсгөх хандлага. За тэгээд энэ боловсрол эзэмших үйл явц нь одоо зогссон тохиолдолд сайн мэрэгшил эзэмших те хангалттай орлоготой мэрэгшил эзэмших боломж нь багасаад ирнэ. Тэгэхээр ядуурл те энэ сэтгэл зүй нийгэм эдийн засгийн байдлууд үргэлжлээд өсвөр насны ээжээс төрсэн хүүхдэд дамжих магадлалтай те. Тэгэхээр энэ бол өнөөдрийн өсвөрийнхнийг хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх энэ нь бол дараагийн үеийнх нь бас өсвөрийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлнө гэж үздэг. Сүүлд бас олон нийтийн сүлжээн дээр 11-12 та хүүхэд нь жирэмсэн болсон байхад мэдхгүй явж байгаад гидсэн томруулсан тохиолдол гарсан байна гэл одоо мэдээллийн сурвалжуудараас явж илээ. Энэ хэр үнэн бодит мэдээлэл байсан бэ юм чи. Бас яг энэ төрлийн бас худал мэдээллүүд гадуур их одоо өрөөсгөл мэдээллүүд бас яваад байна уу? За ер нь бол бэлгийн бойжил дунджаар охтын биений эм нэг 10-аас 12 наснд ирж байгаа. За цөөн тохиолдолд нэг 7-8 наснаас бэлгийн бойжилтын шинж илэрсэн хүүхдүүд байдаг. Охтын бэлгийн бойжилт эхний шинж бол хөх хөгжиж эхлэхтэй. За хөх хөгжиж эхлснээс хойш 1.5-аас 2.5 жилийн дараа анхны биений эм ирдэг. За тэгэхээр хэрвээ 8 наснд эхэлсэн бол биений эм 10 настай ирсэн байх магадлалтай шүү дээ. За миний практикт бол хамгийн бага насны жирэмсэн бол 10 нас 4 сартай тийм байсан. Гэхдээ энэ бол анхны биений ямаа эрийг үзээгүй байсан. Тэр үедээ жирэмсэн тохиолдол байсан. Төрсөн тохиолдол бол 11-тэй 2 тохиолдол байсан. Энд хэлэх гээд байгаа нөгөө эцэг их асран хамгаалагчид хүүхдтэйгээ ярилцах, тэгээ хүүхдийнхаа өсөлт хөгжлийг ажиглах, биеийн хэлбэрийг ажиглах гэх мэт энэ хүүхдтэйгээ одоо харилцаж явах өдөр тутмын зохих цагийг хүүхдтэйгээ одоо өнгөрүүлж явах маш чухал байдаг. Маш их ажилтай. Тий, маш их ажилтай. Тэгээд гэл өөрсдөө хилдгэлтэй. Гэхдээ бидний амьдралын зорилго нэгэнтэй л хүүхдээ эрүүл өсгөж хөгжүүлнэ гэсэн үүрэгтэйгээр хүүхэд төрүүлсэн болоод тухайн хүүхдийг насанд хүрэхэд нь амьдрах ур чадвартай болтол нь бид туслан дэмжиж явах ёстой шүү дээ. Тэгэхээр практик дээр бол хүүхэд нь жирэмсэн 30, 31, 36, 7 хоног хүртэл хамт амьдраад байгаа мөртлөө анзаараагүй саяхан мэдсэн гэсэн тохиолдлууд нэлээд олон байдаг. Ингээд асран хамгаалагчаас нь асуухаар энэ надаа хэлээгүй, би мэдээгүй, саяхан мэдлээ асуухаар хамт амьдарч ирсэн гэдэг. Энэ бол бас хүүхдээ үл хайхарч байгаа байдал шүү дээ, тий. Охтын жирэмслэлтийн ард бол хүүхэд авах учиртай. Тэгэхээр
хүүгүүд эрэгтэй хүн байж эмэгтэй хүн жирэмсэн болно тийм үү. Тэгэхээр хүүгүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа ер нь хэр явдаг юм бол хүүгүүд маань ер нь энэ талын бас хэр мэдээлэлтэй гэдэг юм бол тий. Нөгөөдөөр охидын жирэмслэлт гээд одоо тухайн хүүхэд маань жирэмсэн боллоо, хариуцлага үүрлээ, за хүүхдээ төрүүллээ, эсвэл одоо нэг юм боллоо тий. Тэгэнгүүт хүүгүүд ямар хариуцлага энэ тал дээр үүрдэг вэ? Ер нь бол жирэмсэн болсон охидод үр хөндлөлт хийх гэл явахад асар хамгаалагчтай л дийлэнхэд явж байдаг. Нөгөө жирэмсэн болгосон хүү юм уу залуу бол хамт явах нь зүүн бидэг. Тэгэхээр түрүүний хэлдэг яг ижлэх нөгөө эрүүл мэндийн боловсрал. Энэ бол маш чанартай охид хүүгүүдэд яг ижлэх хэмжээнд хүрэх ёстой. Эрүүл мэндийн хичээлийг хүүхдэд хүргэхдээ нөхөрчгүй эрүүл мэндийн хичээлийг орхигдуулахгүй байх айгүй чухал байдаг. Манайд хандж байгаа ус сургийнхнаас бас тандаж асуудаг эрүүл мэндийн хичээлж ордгоо. За нөхөрчгүй эрүүл мэнд нь хэр ордгоо энэ гэхэд тэр хичээл илүү тойрогддог байх мэдээлэл байна. Тэгэхээр яг ижлэх хүүгүүд охид ижлэхэн бэлгийн ба нөхөрчгүй эрүүл мэндийн мэдлэгтэй, дадалтай, чадвартай хандлага хөгжүүлээд явах шаардлага. Надад бол ингэж санагдаад байдаг байхгүй юм чи. Одоо биднийг одоо 10 жил байхад тийм эрүүл мэндийн хичээл бол нэг жоохон сая би хэлсэнчлэн тийм нэг юм хичих, маяглах, тэгэл яг юу ороод байгаа нь үл мэдэгдэх нэг иймэрхүү байдалтай л тойрол өнгөрдөг байлаа л да. Тэгээ одоо би бол эрүүл мэндийн хичээл ямар болсныг нь мэдэхгүй байна. Гэхдээ би энэ эрүүл мэндийн хичээлийг бэлгийн боловсрал одоо биеийн хөгжлөөс эхлээд цаашлаад гэр бүл төлөвлөлт рүү хүртэл одоо илүү нарийн, илүү илэн далангуу ороосоо гэж би цөм хөтөлбөр тэгж ороосоо гэж хүсдэг байхгүй. Тэгэхээр яг та энэ салбарт нь 24 жил ажилласан үеийн үед яг энэ одоо өсвөр үеийнхний хувьд тий боловсрлоо авч байгаа энэ 10 жилийн одоо 11 12 жилийн тий энэ сургуулиуд ямархуу байдлаар эрүүл мэндийн боловсролыг өгөөсэй гэж хүсэж бас бодож явдаг вэ? Ер нь олон сургуульд одоо биеийн тамирын багш, биологийн багш юм уу тий энэ хичээлийг зааж ирсэн. 19 онд эрүүл мэндийн хичээлийн энэ хөтөлбөр бол боловсролын салбар за нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтраад энэ хөтөлбөрийг шинжилсэн. За тэгэхээр энэ дотор бас бэлгийн боловсролын асуудал орж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яг энэ асуудал чинь одоо хичээл чанартай хүрэхгүй байна гэдэг асуудал эрүүл мэндийн салбарт ч яригддаг, маш их яригддаг. Өсвөр үеийнхний одоо эмнэлэгт хандж байгаа тэр байдал авч байгаа ярилцаад ингээд авч байгаа мэдээлэл бас асран хамгаалагчийн эрүүл мэндийн боловсролын байдлыг тандж штэ бид нар тусламж үйлчилгээ өгтөө. Тэгэхээр эрүүл мэндийн боловсрол бол чанартай өрөх шаардлага маш их байна гэдгийг эрүүл мэндийн салбарт ирчигтэл ойлгодог. Иймдээ эрүүл мэндийн хичээлийг чанартай явуулахын тулд энэ бэлтгэгдсэн багшийн хичээлийг заах хэрэгтэйгээд Монгол улсын багшийн сургуулийн дэргэд яг эрүүл мэндийн хичээлийг заахаар мэрэгжилтнүүд бэлтгэж байгаа. Тэгвэл бүх сургуульд хангалттай харах юм биш байгаа хаа гэж бодож байна. Тэгэх юм бол чанартай яг хүүхдийн тухайн хөгжилд нь насанд нь тий өмнө авсан мэдээлэл дээр нь үндэслээд хүүхдэд хөржгүй эрүүл мэндийн боловсролыг хангалттай сайн олох зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр яг мэрэгжлийн боловсон хүчин заах шаардлагатай л гэдэг зүйлийг ярьж байна. Тэр болгоо яригдаад бас асуугаад байдгүй асуулт юм болов уу гэж бас бодож байна. Хүүхдийн бэлгийн бажлтыг илүү хурдан болгох, буруу одоо арай хурдцтай болгох ч гэдэм үү тиймэрхүү зүйлсийг эцэг эхчүүд ярьдаг л да. Одоо ийм хоол хүнс идэхээр ингэдэг тэгдэг. Энэ бол гэхдээ яг батлагдсан гэхээсээ илүү юм ам дамжсан яриа тий. Тэгэхээр эмчээсээ асуумаар энэ ер нь хүүхдийн энэ бэлгийн бажлтыг бас ингэж буруу талаар нь эсвэл бүр хурдцтай ч юм уу тийм хөгжүүлдэг бас зүйл гэж ер нь юун дээр онол дээрээ байдаг юм уу? Бидний эсвэл яриад идэг нь энэ зүгээр анхудаа сонсож байна. Одоо өсөлтийг дэмжих гэдгийг сонссон. Харин бэлгийн бажлтыг хурцах энэ гэж одоо жишээ нь ингээл нөгөө хүмүүсийн ам дамжсан нөгөө цацраган уухаар эсвэл одоо чүмэг идэхээр юу гэл ингээл нөгөө хүмүүс л хоорондоо их ярилцдаг. Түүхээр бол ийм зүйл огтоосоо байдаггүй. Бэлгийн бажлтыг хурцахыг гэсэн асуудалтай. Өсөлт хөгжлийг дэмжих гэж байна. Өсөлт хөгжлийг дэмжих гэдэг нь энэ бэлгийн бажлтууд бэлгийн бажлт эхэлсэн үеэс огтод нэг 2 жил орчимд, хөвгүүдэд 3 жил орчимд огцон өсөлтийн жилүүд таардаг. Энэ жилүүдэд 8-аас 13 см орчим жилдээ өсдөг. За тэгэхээр нэг 120-30 байсан хүүхэд 160-70 энэ төр болно шүү дээ тий. Тэгэхээр энэ огцон өсөлтийг дэмжих зүйл нь мэдээж хамгийн нэгдүгээрт өсвөр насныхны нойр 22 цагаас өмнө унтах.
За шөнийн нойрны хэрэгцээ бол 8-аас 10 цаг байгаа. Гэтэл хамгийн их одоо дэлгэц сэргэлээд хамгийн их хичээлтэй орой унтах магадлалтай бүлгүүн өсвөрийн насныхан байгаа шүү дээ. Гэтэл энэ нойр бол өөрсдийнх нь өсөлтийг дэмжих, өөрөөр хэлбэл өсөлтийн даавар, бэлгийн даавар хавсраад ясны өсөлтийн бүсүүдэд үйлчлээд огцон өсөх нөхцөл бүрддэг. Эхлээд мөчтүүд өснө. Тэгээд дараа нь цээжний яснууд өсөж өгдөг. За тэгээд энэ далимт нэлэхэд өсөлт хөгжлийг дэмжих дараагийн бол мэдээж хоногийн шимт бодисын хэрэгцээ. Шимт бодис гэдэгт уурга, нүүрс ус, өөхтөс, витамин, эрдэсүүд. Үүнийг хангалттай хоногтой авч ивэл одоо өсөлтийн материал нь тэр шүү дээ, ингээвээр хэлэхэд. За дараагийн зүйл бол мэдээж идэвхтэй дасгал хөдөлгөөн. Тогтмол өсвөр насныханд бол 7 хоног 5-аас дээш удаа гэдэг. За нэг удаадаа 1 цаг гэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж байна. За энэ 3 нийлээд өсвөр насныхныг боломжит өндөртөө хүртэл өсөж хөгжих боломжтой болгодог. Тэгэхээр бид нар бас нөгөө ярилцах цаг өндөрлөх тийшээ болж जैन. Тэгээ дээрэс нь бас бид нар маш хатуу чанга гашуун үнэнгийн талаар бас ярилцгаа гэж бодлоо бас. Тэгээ бид хоёрын бас асуугаагүй таны бас орж ирээд хэлмээр байсан зүйл байгаа бол хэлж болно. Өсвөр насныхны одоо бэлгийн бойжилт эхлэхэд тэдэнд саяын орчны дэмжлэг, үүн дотроо гэр бүлийн дэмжлэг маш чухал. За хүүхдээ одоо хамт амьдраад байгаа юм шиг боловч хоол тэжээлийнх нь хувьд, нойрных нь хувьд асуудал нь тулгамдсан асуудлынх нь хувьд нэг үл хайхрах байдалд оруулаад өсвөрийнхэн эмнэлэгт хожуу хандах, айл эрт архаг өвчнөйч болчих юм уу ийм тал байдаг. Тэгэхээр бага наснд нь хэрхэн анхаарч исэн яг тэрнтэйгээ адилхан өсвөр насныхандаа анхаарал хандуулж туслахад хизээд бэлэн байх, найз нь байх нь айгүй чухал. Тэгэхээр өсвөр насны мэдээж бэлгийн доор энэ тархины хөгжлийнхөө улмаас зан ааш өөрчлөгдөд байгаа юм шиг санагдана. Тэр хүн ч угаасаа биологийн хөгжил нь тэгжил явагдана. Эцэгчүүд өөрсдөө бас өсвөр насндаа энэ хөгжлийг дамжсан. Өсвөрийн хүүхдүүд бол анхудаа л энэ амьдралтад тулж байгаа учраас тэдэнд тусламж хэрэгтэй. Хамгийн их тусламж бол гэр бүлийн дэмжлэг, асран хамгаалагчийн дэмжлэг. За яг ойрхон туслахгүй гэхэд бас ах эгч хамаатас одоо энэ хүүхдэд ийм тусламж хэрэгтэй юм байна. Мэдж байгаа бол өсвөрийн тусламжуулчганд хандуулдаг байх. Эсвэл хүүхдийн эмчийн тусламжинд хандуулдаг байх нь маш чухал. Дүүрэг болгонд, аймаг болгонд хүүхдийн эмч ажиллаж байгаа. Дүүрэг болгонд, аймаг бүрт өсвөрийн кабинет ажиллаж байгаа. Тэгэхээр хүүхдтэйгээ анзаарч ярилцаараа зөвхөн биеийн асуудал шүү дээ. Сэтгэл зүйн хувьд хүүхэд ууртай, уцаартай болж гин үү, ганцаардж гин үү, тайван биш болж гин үү. За нөгөө амиа хорлох оролдлого гэж бид нар ярьдаг те. Амиа хорлох, оролдлого сэдэлд автаад явж явах юм. Ялангуяа маш бага ярддаг, ганцаарддаг, зожигорж байгаа энэ хүүхдүүдтэйгээ ойр тулж ажиллаж явах, мэрэгчлэлтэнд эрт хандуулах энэ бол маш чухал. Өнөөдөр өсвөрийн эрүүл мэндийг дэмжих юм бол ирээдүйд бид нар ирээдүйн насан туршидаа эрүүл мэндийг дэмжиж байна л гэсэн үг. Бас би үүн дээр тэгж бодоод байдсан ш. Түүхтэй бас илүү гоё юм сонирхол хоббиг нь хөгжүүлээ, завгүй явуулаад тийм байх нь илүү чухал юм болов уу? Хитрхи бас цаг завтайгаад хийцгүүрээд буруу бүтггүй зүйл рүү бас орох гээд авах магадлал бас байдгийн болов уу гэж боддгоо. Хамгийн ихийг тань мэддэг нас шүү дээ. Тэгэхээр маш их одоо нийгмийн орчин, гэр бүлийн орчин, за үе тэнгийнхний нөлөө энтрээр тэр эрсдэлтэй өсвөр насныхан байгаа ч гэсэн дийлэнх өсвөр насныхан маань эрүүл аюулгүй өсөж хөгжих боломжоор бас хангагдаж байна. За тэгэхээр өсвөрийнхандаа эхлэхэд бол асуудал байгаа бол эцэг их асран хамгаалагчтайгаа ярилцаарай. Өсвөрийн кабинет клиникийн тусламжуулчинд санаа зовлтгүй нууцыг хадгална гэсэн энэ зарчмууднаас хандаж байгаарай л гэж хэлмээр. За тэгээд өнөөдөр цаг зав гаргаарсан танд маш их баярлалаа. Их хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн өсвөрийн клиникийн эмч Мөнх Ишиг байлаа. Баярлалаа.